Зам тээврийн хөгжлийн дэд сайд халтраар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөх амралтын өдөр Улаанбаатар дархан Сэлэн аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа улсын чанартай авто замын засвар арчлалтын ажлын явцтай танилцсан юм. Энэ үеэр ажлын хэсэг Баян Чандман баруун хараад ажиллаж байгаа хөтөлбөөнт эргүүлийн үйл ажиллагаа замын нөхцөл байдалтай танилцлаа. Зам тээврийн хөгжлийн төвөөс өнгөрсөн сараас эхлүүлсэн хөтөлбөөнт эргүүлийн үйл ажиллагаа эхнээсээ үр дүнгээ өгч байгааг замд ажиллаж байгаа эргүүлүүд ярьж байсан юм. Улаанбаатар дархан чиглэлийн замын зорчих хэсгийн өргөн 6 м, огцон мэргэлд тойроо өксөр уруу хэсэг ихтэй үзэгдэх орчин хангалтгүй юм. За 52-ын даваа, 60-ын даваа, улаан цав, шавартай голын гүр, тахилтын даваа, мандал сум салдаг уулзвар, нарийн хөндөй, хустай даваа, цайдмын хөндөй гэсэн эдгээр 9 цагт осол хамгийн их гардаг байна. Ийм дэвдрэл гэмтлэгтэй эдгээр харцагуудыг хоёр хэсэгчлэн хөдөлгөөн тэргүүлүүд гарчээ. Хуучирч муудсан хөдөлгөөний эрчим ихтэй энэ замд зорчиж байгаа жолооч нарыг сэрэмжлүүлж замын эвдрэл гэмтлийн мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг байна. Энэ хөдөлгөөн асар ихтэй. Эрчим нь бол маш их. Тэгээд зам нь муудсан. Ийм учраас бол одоо нөгөө хор дотрүүлэх, анхаар болгоомжгүй явах, бүрэн мөстэй гэнхтэй явах, гэмчлэнгийн юмнаас бол одоо аваарс бол энэ тал маш их хэмжээний гардаг. Замаар зорчиж байгаа дэвэрч зорчигчдод бол одоо хурдны асуудал, дөрмийн асуудал, тэгэл одоо яд шөнө явахад гэрэл шилжүүлэх асуудал гэдэг. Энэ бие биендээ хөндрөл үзүүлж байгаа юмнуудыг бас жаахан анхааруулж хийлж ярьж зохицуулж ингээ замын цагдаатай хамтраад одоо энэ дээр бол арга хэмжээ авч байгаа юм. Жолооч нарт одоо тэд километр хооронд одоо зам эвдрэлтэй ангаар болгоомжтой хурдаа тохируул гэдэг анхаарамжийг бол байнга өгөөд явж байна. Өнгөрсөн онд авто замын тухай хуулийн шинжилсэн найруулгыг баталсан ингэхдээ олон шин зүйл заалт эрх зүйн зохицуулалт тусгасны нэг нь хөдөлгөөн тэргүүл гэдгийг албаных нь ярьж байна. Одоогоор Улаанбаатар хотоос 52 км-ийн зайд буюу 52-ын даваанаас 130 дахь км-т 130-аас 180 дахь км-т байнгын эргүүл ажиллаж байна. Үр дүн сайн байвал энэ мэтчлэн замыг хэсэгчлэн эзэнтэй болгож хөдөлгөөнт эргүүлийн тог нэмэх нь чухал гэдгийг салбарын дэд сайд онцолж байлаа. Ер нь цаашдаа бодлогын хувьд яах ёстой юм гэхээр энэ замуудыг тодорхой зайд тодорхой эзэнтэй болгох шаардлагатай юм байна гэдгийг одоо мэргэжлийн улсуудаа бид нар зөвшөөрсөн. Мэдээж энэ одоо ад заа буюу автозам засварын ашиглалтын ангийнхан ажиллаж байна. За зарим үед одоо 200 км дээрээс одоо бүр одоо Монгол улсын баруун чигт бол 1200 км-ийг хариуцдаг хүртэл байна. Тэгээ энд бол бүрэн хэмжээгээр хурц ажиллана гэдэг бас магадлал багтай. Тийм учраас одоо манай энэ автозамын хөгжлийн төвийн дарга Бодгойтой би бас зөвлөлөө. Тэгээд 2000-аад оны ихэнх үед бол нэг 5-аас 10 км замыг нэг хүн хариуцаж тодорхой хэмжээний бас урамшуултаа ингээ ажилладаг юм байсан юм байна. Тэр үед бол замын арчил сайн байсан гэж. За одоо тэгэхээр бид нар яагаад тэр одоо систем рүүгээ буцаж орж болохгүй вэ гэж. Яагаад тэгэхээр 100, 200, 300, 400 км зам дээр ажиллах нэг хүн 5-10 км-ийг хариуцаад ажиллах хоёрын ялгаа их юм аа. Дээрээс нь тодорхой эзэнтэй болчихж байгаа. Замын хөвөө хоёрын хооронд ховл үсээд тэнд чинь ус хураад тэгээд тэр ус хөрсөн чинь ингээд одоо хөлдөлт гэсэлт явагдаа зам өвдөх ирмэг. Тийм учраас тэрийг хүртэл одоо энэ усын зайлуулах асуудал чухал байгаа. Ойрын үед бид нар яамныхаа доологдох ус газрын дарга нар яамны дэд сайд явж байна. Ер нь цаашдаа Улаанбаатараас гарсан Улаанбаатар дундгов, Улаанбаатар дорногов, Улаанбаатар өндөр хаан, Улаанбаатар өвөр ханга чиглэлийн замуудад нэмж гаргах гэн зүйтэй юм аа. Зам тээврийн хөгжлийн яамнаас тэмдэглэгээжүүлэх ажлыг эхэлсэн 9-р сарын 20 гэхэд энэ ажил бүрэн дуусна гэдгийг холбогдох албаны хүн ярьлаа. 6100 орчим тэмдэглэгээ ЭШ3 буюу энэ одоо алтан булаг замын хөгжлийн зам дээр хийгдэж байгаа. Энэ маань 9 сарын 20 гэхэд хийгдээ дуусна. Энэ дээр мөн ороо 520 км газар бол тэнхлэгийн зураасыг бол сэргийхээр ийм ажлуудыг хийгдээд энэ маань одоо Таранцит тээврийн явахтай холбогдуулан олон улсын жишг стандартын дагуу ийм тэмдэглэгээнүүд хийгдэж байгаа. Улаанбаатар дархан чиглэлийн АТ 401 дугаартай олон улсын чанартай авто замын ихэнх хэсгүүд нь анх баригдсан бүтцээрээ засвар хийгдээгүй насжилт өндөр тийм. Замыг Азийн хөгжлийн банкны зээлийн 60 сая долларын хөрөнгөөр их засвар хийх ажил эх онд эхэлнэ. За зураг төсөл 9-р сард хийгдэх юм төсөл хэрэгжүүлэх нэгжийг зарлаад байгаа юм байна.